Өдрөө бүгдээрээ сайн байцгаана уу? Уншлах сонсох өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн уншлагаар. За ер нь манай нийтлэг ийм тарах үзэр сонирхолж уншигч нар маань одоо тэр нэг хүний талаар л одоо ер нь нэг тийм мэдих хүсэл илүү давмгай байд юм уу да гэж одоо өвөг дээдсээс ирсэн мессеж. За одоо тэгэл юу гэдэг юм бурхтын үг хэл одоо дамжуулмаар байгаа үгс гэдэг юм уу. За тиймэрхүү юм гэхээс илүү одоо харьцаа холбоотой байгаа хин нэгний тий одоо дотоод бодол мэдрэмж. За ер нь юу бодож санаж явааг нь мэдхийг ер нь илүү давмгаал нэг тийм одоо ингээд хувийн уншлага авдаг хүмүүсээс харж хахад тэр талын одоо нэг хүсэл нь илүү их байдаг байгаа даахгүй юу. Тийм болохоор за өнөөдөр ч гэсэн ойрын өдрүүдийн уншлагууд маань ер нь нэг тэр хүний талаар юмнуудыг их жоохон дэлгэрэнгүй үзээд тий уншлагууд хийгээд байгаа. Тэгээд өнөөдрийн уншлага болохоор тэр хүний яг одоогийн одоо сэтгэл мэдрэмж гэсэн уншлага хийх гэж байна. Тэр хүний яг одоогийн сэтгэл мэдрэмж гэсэн сэдвтэй. За тэгээ сонголтын 3 үзэр маань энэ байна. За стикер. За тэгээ хөзрүүдэд байршуулсан байна. За та сонголтоо сонгоорой. Ер нь өөрийн илүү жоохон татагдаад байгаа. Өөрөө жоохон мэдрэмжтэй хүн бол ер нь дотгошоогоо ингээд нөгөө яриад за энэ миний хөө би бол хэрэг хүний хөө юм уу. Би нэг Японы ганц нэг таруу би хөзрийн нэг уншлага сонсдог. Япон хүмүүсийг тийм болохоор би дандаа хэрэг өөрөө сонголт хийж явах үед бол за би ингэж сонгодог байхгүй. За энд миний сонсох ёстой үг хэл мессеж байна уу гэж ингэж өөрөөсөө дандаа дотгошоогоо асуудаг байхгүй. Тэр надад бол би яг нөгөө адгүй сүнсний сэрэлт явагдчихсан тэгээ дотгошоогоо хандаж ярьдаг хүн болохоор надад бол сонгох бол илүү амрал байдаг л та. Ер нь яг л хэрэгтэй мессеж л олж сонсдог гэсэн үг. Тэгээд өөрөө дотгошоогоо нөгөө нэг мэдрэмжгүй сонголтгүй за тэгээ буруу группаа олж сонсдог ч юм уу. За эсвэл тэгэл ер нь мессеж болгоныг ингээл одоо юугаар ютубер дөрөн л одоо тарах хөзрийн уншлага байгаа шүү дээ. Тэгэл юм болгоныг ингээл нөгөө хүн болгоны мессежийг үзээл өөрийгөө тэндээс хайгаал. За тэгээд одоо хүнд чинь энерги гэж байгаа. Тарах хөзрийн уншлага хийж байгаа хүнд ч бас энерги байгаа байхгүй юу? Тэгэхээр надаас тас өөр энергитэй хүн бол миний уншлагнаас бол ер нь хэрэгтэй юм олж сонсохгүй. Тийм. Ер нь энергийн хувьд тийм байхгүй. Энэ олон мянган хүмүүс бүгд ижилхэн энергитэй байгаад за тэгэл хэлж байгаа болгоно нь одоо хувийн уншлага авсан юм шиг тохирно гэж үл ерөөсөө байхгүй. Зарим нэг жоохон тийм ухамсар сул дорой жоохон тийм өөрийгөө ч мэдхээ байцсан нэг тийм улсууд бас нэг чат ч яг чатаар бол ер нь тэгж орж ирдэггүй л дээ. Нэрээ нууцалцсан тэгэл нэг YouTube дээр юу дуртайгаа бичиж болно гэж бодд юм уу. Коммент дээр бас нэг үнэхээр цөөхөн ганц нэг хүмүүс. Гэтэ тэр улсууд та хувийн уншлага аваагүй шүү дээ гэж хэлмээр байгаа. Зөвхөн өөрийгөө мэдүүлмээр байгаа бол хувийн уншлага авч орж ирж ижил тэр өөрийгөө асууж шүү дээ. Тэгэхгүй л олон нийтийн уншлагаас одоо тэгэл өөртөө тохирох юм хайгаал. Байгаа чинь өөрөө инээдтэй асуудал шүү. Танд айгүй тийм та өөрөө тэр сонин нэг өчигдрийн билүү нэг юун дээр нэг тийм урчных нэг коммент бичсэн хүн байсан. Оо хадуураад яваад өглөө гэнэ. Инээдтэй. Өөрөө тэгээд тийм одоо өөрийгөө уншуулмаар бол хувийн уншлага аваад ороод ир. Тэг чад тийм юм яриа шүү те. Тэгэхгүй бол нийт юм дээр тийм ярьж болохгүй ерөөс. Тийм бухамсаргүй тийм бүдүүлэг байж болохгүй гэсэн үг.
Тэгээд энергийн хууль гэдэг юм өөрөө чинь хэлж байгаа тэр өчүүхэн дотортой байгаа байдал эргээл таныг л ороод байгаа байхгүй нэг бурхны буддын сургаалт байдаг шүү дээ. Та хин нэгэнд одоо ингээд бэлэг өгөхөд тэр бэлгийг чинь хүн таны өгсөн хүн бэлгийг чинь авахгүй бол тэр бэлэг хэнд үлдэх вэ гэж нэг үг байгаа шүү. Таны бичсэн сэтгэлдлийг би бүр юуг нь ч хүлээж авахгүй учраас тэр сэтгэл танд л үлдэнэ. Танд нэг жоохон ухамсар, жоохон арай өөр нэг юмыг өөр өнцгөөс хараасаа гэдэг үднээс комментээр ганц нэг хариу бичсэн байгаа. Тиймэрхүү улсуудад ер нь яг миний дотоод сэтгэл бол угаасаа биш. Гэхдээ тийм улсуудад тийм мессеж бичихгүй бол бас одоо тэгээд хаа сайгүй хүмүүсийг харлуулаад тэнд сошиалын цаана, компьютерийн цаана одоо гар утасны цаанаас юу ч гэж бичнэ гэж боддог тийм ядуу сэтгэлгээг нь жоохон өөрчлөх шаардлагатай байгаа учраас нэг жоохон тийм сөрөг коммент ганц нэг бичсэн байгаа шүү. За тэрийг минь тий ойлгож хүлээж аваарай гэж хэлмээр байна. За тэгээд миний хэлсэн сая нэг жоохон хатууч юм шиг өгнүүд хүрх хүндээ хүрээсэй гэдэг. За тэгээд миний уншлагыг сонсож намайг дагаж дэмжиж одоо сайхан комментуудыг илгээдэг бусад сонсогч нартаа за тэгээ хувийн уншлагуудыг минь авсан бүх хүмүүстээ тэгээ амжилтыг хүсье. Мэдээж хүн нөгөө сэтгэлийн амтан сайхан коммент бичдэгт баярлалаа. Тэгээ урам зориг өгдөг шүү гэж хэлмээр байна. За одоо хангалттай сонгох, тийм хөзрийг сонгох хугацаа өгсөн учраас за одоо ингээд уншлагтаа оръё. За яг таны сонгосон хөзрөөр уншлага уншигнаа. Эндээ нэг бас сонголтын хөзөр тавьсан байсан. За нууц хөзрүүдэд орно тавьсан байсан гэж байгаа. За нэгдүгээр группийн уншлага. За гой сарнаатай. За энэ сонгосон хөзөр нь болохоор за Divine Feminine гэдэг эмэгтэйлэг энерги гэсэн үг үү? Нөгөө feminine energy гэдэг. За энэ нь болохоор эмэгтэйлэг энерги гоё зөвслөнтэй эмэгтэйлэг энерги yang гэдэг нэг энерги байдаг шүү дээ. Тэрний эмэгтэйлэг энерги гэж байна. За эмэгтэйлэг энерги гэдэг бол өөрөө уян, зөөлөн, одоо хайр дүүрэн, за хүнийг асарч халамжилж хайрлах тийм сэтгэлтэй, ер нь тийм энэ өөрөө эрэгтэй хүн энийг сонгосон байж бас болох байхгүй. Хүнд чинь өөрөө эрэгтэй эмэгтэй энерги гэдэг юм ямар ч хөөсөнд хоёуланд нь одоо эрэгтэй хүн бол цэвэр эрэгтэйлэг энергитэй байх ёстой гэсэн үг ерөөсөө биш байдаг. Эрэгтэй хүн хичнээн сайхан дүр төрх одоо ингээ хинч хаанаас нь ч гарсан эрэгтэйлэг сайхан эр хүн байлаа гэхэд дотор нь эрэгтэй эмэгтэй энерги хоёр хамтдаа оршиж байдаг байхгүй юу? Аль энерги нь илүү давмгайлж байна вэ гэдгээсээ одоо юу яана гэсэн үг. Тэр хүний одоо тэр мөн чанар нь тодорхойлогдож байгаа гэсэн. Хичнээн эмэгтэй хүн байсан ч гэсэн одоо эрэгтэйлэг энергитэй бас байгаа байхгүй юу? Гэхдээ эрэгтэй мөн чанар гэж байгаа шүү дээ. Одоо нэг юмд шулан, шийдэмгий, одоо эр зоригтой. За бүсгүүчүүд тийм бүсгүүчүүд зүүндээ байдаг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр энэ болохоор эрэгтэй хүнд ч гэсэн эсэргээрээ бас эмэгтэй энерги яагаад байдаг вэ гэхээр эрэгтэй хүн тэр чигээр л одоо ингээд нөгөө нэг эрэгтэй энерги дамгаалсан байх юм бол энэ дэлхий чинь өөрөө тийм хатуу харгас одоо нөгөө нэг юу гэх юм тийм бараг тийм аюултай орчин болж хувирах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүний дотор ч гэсэн өөр хүүхдэд хайрлах одоо эмэгтэй хүнийг төшөж нөгөө нөмөр нөөлгөн болох гэсэн тэр одоо тэр зөөлөн сайхан сэтгэл нь өөрөө эмэгтэйлэг энергийн шинж чанар явж байгаа байхгүй юу? Өөр хүүхдээгээ асрах ёстой, хамгаалах ёстой гэсэн одоо нэг тийм бас нэг хайрын энерги одоо шүү дээ. За тэр чинь өөрөө эмэгтэйлэг энерги хичнээн эр хүний дотор ч гэсэн оршиж хамтдаа оршиж байдаг л гэсэн үг.
За тэгээд энэ ямар хөөсний хүн сонгосон байсан ч эмэгтэй энергийг илүү одоо тийм давмгайлж байна. За таныг эмэгтэйлэг хүн байна, эмэгтэй энергитэй хүн байна гэж байгаа юм уу? Эсвэл тийм бай гэж байгаа юм уу гэдгийг одоо энэ бидний уншлагаар илүү сайн тодруулъя гэж бодож байна. За нэгдүгээр группийн сонгосон хүмүүсийн тэр хүний яг одоогийн байгаа сэтгэл мэдрэмжээ гэсэн сэдвтэй уншлагыг зориулагдсан хөзрүүдийг өнөөдөр дөрөв сонгосон хүмүүс. Ace of Air. Гураар ингээд тавьчихар хөзөрт маань юунд ороод заримдаа нэг жоохон болон ингээд тасарчаад байгаа юм шиг байна. За яг. За ихэд энэгүй тасрахгүй. За жоохон гүзрийнхаа байршлыг цааш нэг болгоод нааш нэг болгоод үзээд өгдөг одоо. За энийн зөв байсан байна. За тэр хүний одоогийн байгаа сэтгэл мэдрэмжээ гэсэн тэр хүний одоогийн байгаа сэтгэл мэдрэмж. За одоо их олон үзэртэй бас зарим юм дээр за энэ Япон үзрээс өнөөдөр нэг мессеж авъя. Япон үзэр нэг сайхан үзэр байгаа. Тэр хүний одоогийн байгаа сэтгэл мэдрэмж гэсэн группийн эмэгтэйлэг энерги үзрийг сонгосон. Тэр хүний одоогийн байгаа сэтгэл мэдрэмж. За ахиад нэг үзэр сонгоох юм. Юуны үзэр маань хаана мистик гайна. Энэ хөзрөөс ахих сонгох тий. За тэгэхээр одоогийн байгаа сэтгэл мэдрэмж сэдвээр одоогийн байгаа сэтгэл мэдрэмж. За karmic relationship гэж байна. Karmic relationship. Нэг хүмүүсийн хөзрүүдэд илэрч хийж байгаа тэгээд юу яа гэж бодоод байна. Ашиглахыг эхлүүлье гэж. За эндээс нэг тавьчих. Тэр хүний одоогийн байгаа сэтгэл. The change you wish to see. And the best is it to come. It to come. За миний гартаа барьдаг юм аа. За энэ өдөр нэг өрнө. Бал барьчнаа.
За тэр хүний одоогийн байгаа сэтгэл мэдрэмжээ гэхээр за ер нь аюу гоё тийм эмэгтэйлэг гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалтай. Тий, халуун дулаан уур амьсгалтай. За яг ингээд үр хүүхдүүдийнхээ одоо тий асран хамгаалах, үр хүүхдийнхээ одоо ирээдүйн төлөө тий гэрэл гэгээтэй байдлын төлөө одоо өөрийнхөө хувьд бол тийм илүү их тийм амжилтанд ингээд жоохон хурдтай хүрэх ёстой. Одоо эхнэрч бай, нөхөрч бай гэр бүлийнхаа амьдрал өөр хүүхдийнхаа төлөө гэж байгаа шүү болно. Өөр хүүхдийнхаа төлөө тийм хурд юм илүү хурдан, илүү юм бүтээлч юм, илүү амжилтанд хүрэх ёстой. Гэтэл яг одоогийн тийм бодол мэдрэмж хүсэл байгаа аахгүй. Гэтэл яг одоогийн байгаа байдал нь болохоор өөрөө яг сансандаа хэмжээндээ ингээд нэг жоохон хүрч чадахгүй. Жаахан тийм жоохон сэтгэлд жоохон ингээд одоо юу гэх хүрэлцээгөө дутуу. Нэг гоё тийм бүтээлч ингээ яг хүссэн шиг ингээд гоё бүтээлч бүрэн дүүрэн бүтээлч байдалтай байж чадахгүй байна гэж. Гэхдээ энэ хүний байгаа байдал бол яг өөрийнх нь нэг хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа ч сэтгэл бол бүр ингээд нэг аюу гоё агуу гоё сэтгэлтэй байгаа даа байхгүй юу. Ерөөсө байгаа бүхнээ гэр бүлийнхаа төлөө зарцуулнаа. Чадах чинээгээрээ одоо ингээд нэг зүтгэнэ гэсэн нэг тийм гоё итгэл бол үнэхээр байгаа. Тэгээд ингээд тэг одоо юу гэх ингээд нэг гоё тийм романтик тийм нэг гоё романтик гэр бүлийнхаа уур амьсгалыг тийм гоё романтик бас тийм emotional буюу нэг юу гоё сэтгэл хөдлөлөө биеиндээ илэрхийлдэг одоо нэг сюрприз ч гэсэн ганц цэцэгч гэсэн ингээд бариад ингээд их нэртэй ингээд одоо баярлуулахын тулд өөр хүүхдүүдэд баярлуулахын тулд ингээд бүр нэг ганц чихэр ч гэсэн ингээд өгөх юмсан нэг цэцэгч гэсэн ингээд нэг сюрприз болгоод ингээд бариад өгөх юмсан гэсэн юм аюу гоё тийм халуун дулаан мэдрэмжтэй яг энэ илүү ингээд нөхрүүдээ үзэж байгаа байх. Тэгэд өөртөө гэр бүлийн юм эхнэр хүний хүмүүс үзэх байх. Тийм эхнэр найз хүмүүс үзэх байх. Тэгэхээр давмгайлан яг тэгж орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр нөхрүүд нь бол ингээд танд боёо таны гэр бүл өөртөөхөө гэр бүлд маш их хайртай. Тэгээд жижиг ч гэсэн юмар сюрприз барихыг ингээд айгүй ингээд хүсэж байгаа. Гэтэл яг ингээд нөгөө өөрийнх нь яг нөгөө бүр инкинсэн тэгхимсэн гэсэн юм айгүй гоё юм гэгээлэг мөрөөдөлтэй ингээд бүрэн дүүрэн ингээд нэг яах яг хүсэж байгаа хэмжээндээ арай хүрч чадахгүй нэг жаахан нэгдэг заримдаа нэг жоохон илүү хурдан томорж илүү хурдан энэ гэр бүлийнхээ аз жаргалыг одоо бүр яг мэдээж мөнгө санхүү нөлөөлдөг учраас илүү ингээд мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн илүү том амжилтанд хурдан хүрч ингээд гэр бүлийн аз жаргалтай байх юмсан гэсэн нэг тийм аюу гоё тийм нэрэг байна. За тэгээд энэ хүмүүс маань ер нь яг нэг яагаад уулдсан учирсан бэ гэхээр энд таны энэ сонгосон хөзөр юу стикер өөрөө сарна. Энэ хөзөр дээр ч гэсэн бас ингээд яг сарна байж байгаа байхгүй юу. Тэгээд энэ ч гэсэн ингээд сарна. Ерөөсөө ингээд аюу гоё тийм та аюу гоё эмэгтэйлэг энергитэй. Ер нь хөзрийн уншлага энэ хөзрийг яагаад сонгосон бэ гэхээр та аюу гоё эмэгтэйлэг энергитэй хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр таны нөхрийн хувьд таны тэр найз залуугийн хувьд айгүй гоё таныг эмгтээлгээр нь байлгаж та ийм цэцэг сарнаанд дуртай нэг тийм гоё гэгээлэг үр хүүхдийнхээ төлөө айгүй гоё хүн байгаа даахгүй. Тэгэхээр таны төлөө таны эр хүн таны тэр хайрладаг хань бол аль чадлаараа бүхнийг хийж жижигхэн ч гэсэн сюрприз барьж ингэж бүр нэг өдөр санамсаргүй хатнаа сарнаач гэсэн барьж ингэж гоё баярлуулж ингэж таныг тэхийг айгүй хүсэж байгаа. За тийм хүн байна. Тэр хүн бол таны одоогийнх нь бодол сэтгэл мэдрэмж бол тийм байна. Тэгээд та энэ хүнтэй яагаад ингэж нэг учирсан бэ гэхээр сайн үүлийнхаа үрээр учирсан гэж байгаа. Сайн үүлийн үрээр, буйнаар учирсан, буйны үүлээр учирсан. Урт насны буян заяагаараа учирсан гэсэн үг. Өнөөдөр те нэг ингэж нөгөө
нэг талхаач байсан хуваагаад идэх тавиланд ингээд учирсан байгаа байхгүй юу? За Япон хөлрөөс ямар мессеж авч байна вөхөр живэн рефреш суруу гэж байна. Өөрийгөө нөгөө цэвэрлэж яг л нөгөө энэ гоё эмгтээлэг энерги бас зарим үед хүн нөгөө гэрт байнга байх ч үгүй тийм тохиолдол нэг тийм өөрийгөө заримдаа орхигдуулах цаг үе байдаг шүү дээ тийм болохоор өөрийгөө айгуу гоё ингээд цэвэр нандин ариун байлгахыг хэлээд байгаа. Тэр нь өөрөө эмгтээлэг хүн энергийг илүү гоё ингээд сэргээж өөрийнхөө гоо сайхан байдалд анхаарч үр зүсээ гоё байлгадаг, арьсаа гоё байлгадаг, гэртээ байсан ч гоё хувцалдаг. Ийм байдал чинь ийм байвал одоо та тийм байдаг ч бах. Тийм ер нь тийм байдаг. Тийм бас айгуу тийм эмгтээлэг гоё энергитэй хүн байгаа даа байхгүй юу? Гэтэ магадгүй яг хүн заримдаа нүүр хүүхдийнхаа юунд ингээл эмгтээ хүн дандаа нэг юм гоё тонгос шиг байж ингэж явах уу? Тэгээд 自分の世界を知り、それに似合ってくださいと自身をよりよくケアする. Тэмээтэй. Тэгээд одоо байгаагаасаа илүү гоё одоо нэг арьсныхаа, бүснийхаа одоо биеийн гоо сайхныхаа одоо ингээд нэг рефреш гэдэг чинь нэг дахин сэргээх гэсэн үг шүү дээ тийм. Илүү өөртөө ингэж анхаараарай гэж байгаа байхгүй юу? Яко киасуру хоо обойте коримас. Ошиэте коримас юм байна. Ошиэте коримас. Секойва жибун жишинよりよくケアする方法を教えてくれます。休むことやノーということはингэж юм. За тийм болохоор зарим үед нөгөө үгүй гэж хэлж чаддаг. Зарим үед бас нэг амралт авч өөрийгөө ингэж нэг цэвэрлэж ингэж одоо юу гэх юм өөрийнхөө энергийг цэвэрлэхийг хүртэл хэлж байгаа тийм. Гоё байх нь таныг эргээд танд эргээд айгүй гоё тийм сэргэлт болно. Юм болгонд одоо та нэг маш гоё эмгтээлэг юм хүн учраас өөрийгөө бас орхигдуулаад за тэгэл нэг үгүй гэж за би нэг хичнээн амармаар байгаа үе байсан ч гэсэн та одоо ингээд нэг амархгүй за өөр хүүхдийнхээ төлөө юм чинь за одоо гэр бүлийнхээ төлөө юм чинь за одоо тэрнийхээ төлөө юм чинь гэдэг ингээд өөрийгөө жоохон ингээд нэг гаргуунд нь гаргана гэдэг шүү дээ гэдэг шиг тийм байх үе байдаг болвол одоо зарим үед за би нэг жоохон амармаар байна. Зарим үед би одоо дандаа тгий за тгий гэх биш зарим үед үгүй гэж хэлж сурах чинь бол өөрөө таныг бас ингээд нэг эргээд энерги цэвэрлэх, өөр дээрээ анхаарлаа хандуулах цаг хугацааг боломжийг олгоно гэсэн. За Япон өндөр минь тийм юм хэлж байна. За тэгээ Yorifkai Sekai гэж байгаа байхгүй юу? Бүр илүү гүнзгий одоо нэг хорвоо ертөнцтэй одоо нэг танилцах гэдэг юм уу? Jinsei o mori ni ayumu то шинайдаг үдээсай. Одоо нэг өөрийнхөө амьдралыг одоо нэг л хിവэр ингээд нэг тийм мурсгсан байдалтай байхгүй байхыг байж болохгүй гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээд өдрийн цаг хугацааг баланс yoku гэж байгаа нэг тэнцвэртэй өдрийн цаг хугацааг ингээ гоё тэнцвэртэйгээр ашиглаж сурья гэд. Одоо нэг ясандаа нэг ийм л яа л да энэ яг нэг үр хүүхдийнхаа төлөө, нөхрийнхөө төлөө, гэр бүлийнхаа төлөө хамаг өөрийн гэсэн хувийн цаг орон зай байхгүй бүхнээ үр хүүхдийнхаа төлөө, бүхнээ нөхрийнхөө төлөө ингээ зарцуулаад байгаа хүнд цагийн хуваараа зөв гаргаад өөртөө ч гэсэн анхаарах цагийг гаргаа. Тэгвэл чи амьдралд илүү их олон тийм нэг амьдралаас юу гэх амьдралын гоёыг, сайхныг одоо мэдрэх цаг хугацааг цагаа зөв хуваарснараа та өөртөө тэгж цаг гаргаж чаднаа гэд тэгж хэлж байгаа.
Тэгэхээр цагийн хуваарийг зөв зохицуулж зөв баланстай байснараа өөрийгөө альчилж, өөрийгөө гоо сайхан байлгаж, өс зүсээ гоё байлгаж, өөрийнхөө эрүүл мэндэд гоо сайхантаа анхаарах цаг гарнаа гэж хэлээд байгаа байхгүй юу? Та бол айгүй гоё нөхөртэй, тэр таны нөхөр бол өөр хүүхдийнхаа төлөө болон таны төлөө одоо нэг аль чадлаараа айгүй ингээ хичээж тэмцэж байгаа тийм хүн байгаа даа. Тийм болохоор та эсрэгээрээ нөхөр одоо нэг өөрийгөө гоё байлгана гэдэг чинь хайртай хүмүүстэй бас нэг хүндэтгэл үзүүлж байгаа бас хэлбэр, бас өөрийгөө ч нэг юу яаж байгаа хэлбэр шүү дээ одоо тийм. Өөр цагаа зөв зарцуулалт хийснээр өөрийгөө ч гэсэн гоё сайхан байлгах мэдрэмж чинь өөрөө хүнд айгүй гоё итгэл авчирдаг. За тийм болохоор таныг цагийн хуваар дээр жоохон анхаараа гэж байна. Тэгээд таныг жоохон өөртөө өөрчлөлт хийхийг бидэгээд change you wish to see гэж байгаа байхгүй. Таныг өөрчлөгдөхийг харахыг хүсэж байна. Хөзөр хорвоо ертөнцөөс одоо танд хэлж байгаа үг л таныг одоо нэг жоохон өөрийгөө өөрчлөхийг харахыг хүсэж байна гэсэн. За тийм уншлага боллоо. За бас их утга учиртай гоё бас хэрэгтэй хүндээ хэрэгтэй мессежл тийм дамжуулагдаж ирлээ гэж би бодож байна. Хүн чинь нөгөө хүн хэлхээс наашгүй, цаас чичхээс наашгүй гэдэг шиг бас нэг өөрийнхөө амьдралын ризм буюу ингээд өдөр тутамд цагийг яаж өнгөрөөж байгаагаа нэг жоохон ажиглаад тэгээд би завгүй, би цаггүй гэж ингээд өхөн нөгөө ботцсон тэрэндээ итгэцэн явдаг штеп. Яг ингээд цагийн хуваараа зөв гаргаад ингэх юм бол хүнд өөртөө зарцуулах, өөрийнхөө гойгоо сайхан зарцуулах цаг бол ингээд цагаа зөв хуваарснаар бол гарч ирнэ гэж. За нэгдүгээр группийнхний маань уншлага ингээд өндөрлөж байна. Тийм утга учиртай сайхан мессеж байна. За тэгээд танд их хэрэг боллоосай гэж хүсэж байна. За нэгдүгээр группийн уншлага дуусгая. За хоёрдугаар группийн уншлага эхлэе. За энэ аюул гоё бөмбөрцөг юм аа. Маш гоё бөмбөрцөг байна. Зөвхөн өөрөө харж байна. За. Bitterness буюу жоохон үргэст цэцэг. За ийм хүзэр сонгогдчих. Үргэст цэцэг. За жоохон гомдсон, жоохон ууралсан. За жоохон бие биенийгээ өвтгөх жоохон мууг жоохон бие биендээ хилсэн ч үгүй юм уу сонссон. За тийм хүзрийг бол сонсчээ. Тийм сонгочээ. За уншлага эхлэе. За энэ яагаад ийм болоод явчихваа гэсэн. Тэр хүний бодогийн байгаа бодол мэдрэмж нь яг ямар байна вэ? Таны бодож байгаа тэр хүний одоогийн байгаа бодол мэдрэмж яагаад сэтгэл шархалсан, өвдөгсөн, ууралсан жоохон тийм юм болцсон юм бэ? Яагаад сэтгэл шархалсан, өвдсөн асуудал гарсан юм бэ? Тэр хүний байгаагийн одоогийн бодол мэдрэмж нь юу байна вэ? Тэр хүний одоогийн байгаа бодол
дахиад ретроос учраас тэрний хатаган байгаа юм чи. За тэгвэл яхан учраас нэг гурван мэдээ сонгосон хүмүүст одоогийн байгаа бодол мэдээж. За одоо энэ газраас за тэгэл уншлага эхэлнэ те. За хоёрдугаар бүрийн хөдөлгөөн сонгосон хүн одоогийн байгаа бодол мэдрэмжтэй холбоотой за ямар дамжуулах үг мессеж байна. За ингээд уншлага эхэлнэ. За яг одоогийн байгаа бодол мэдрэмжээ юу байна вэ гэхээр нэг жаахан тэмцэлтэй, бие биенийгээ жоохон хэрэлдэж муулцаж маргасан байдалтай. За тэгээд ер нь тэрэн дээр нэг тийм өстө нэг дүрэл зээл, нэг болохоор одоо ингээл нөгөө тийм ер нь маш их тийм тэмцлэл байна л да. Одоо хэрүүл маргаан бие биенээ өвдгсөн үг. За тэгэл нөгөө жоохон шудраг үннээ тогтоох гэсэн байдал байгаад байгаа байхгүй юу? Чиний зөв, миний буруу, юу гэдэг лээ, чиний буруу, миний зөв. Ер нь чамаас болсон тэгсэн гэсэн гэдэг дээр хинэн зөв буруугаа ингээл нэг үзэлцэх гэлээ жоохон тийм тэмцэлтэй байна. Тэр одоогийн байгаа энерги юм. Заримдаа за энэ харьцаа ер нь их тийм хол явахгүй юм байна болийч гэж боддог ч юм уу тийм ээ. Нэг алсын тийм нөгөө нэг ер нь одоо тийм нэг хэсэг бол нэлийн тийм тэмцэлцсэн. Тэгээд одоо яг юу бодож байна вэ гэхээр ер нь тэн сайхан тайван амар амгалан байх байдлыг одоо тийм юмны шудраг үннийг олох гээд чи зөв чи би буруу ийм тийм гэл одоо ингээд үзээд тахаар энэ бол эцэс төгсгөлгүй тий. Эцэс төгсгөлгүй учраас боли одоо за яар шиг одоо боли сайхан тийм тайван амар амгалан байя. Илүү чимээгүй одоо тийм дуугай байя. Ингээ хэрэлдээд ингээд маргалдаад муудалцаад байх юм бол одоо нэг тийм нөгөө нэг хэрүүлд ялагч байхгүй гэдэг шиг одоо ерөөсөө ийм төвхтэй ийм байдал үүсэж байх учраас одоо зүгээр л ерөөсөө чимээгүй болоо дуугаа бай гэсэн нэг тийм яг одоогийн бодож байгаа бодол мэдрэмж нь бол тийм байна. Нэг хэсэг нэг ийм тэмцлийн дараа одоо болио дээр л ирсэн л байна л да. Одоо болио чимээгүй байё дуугаа байё дээр л ирчээд байна л гэсэн үг. Юмны шудраг үннийг нь тогтоохгүй л одоо тэнд одоо нөгөө нэг ямар ч ялагч байхгүй тийм учраас тэрийг болиё гэж ингэж бодож шийдсэн байна. За Ястал нэрээ маргаанд ялагч бас одоо хизээч нөгөө нэг буруу гэж мэдж буруу гэж бодож байгаа бол хинч тэгээд маргалддаггүй шүү дээ тий. Тийм болохоор одоо ер нь тэр тал дээрээ бол одоо хүлийн зөвшөөрөөд одоо байна л да энэ хүн тий. За тэгээд энэ ийм эцэст төгсгөлгүй тэмцэл нь өөрөө одоо ингээд нөгөө нэг юу ч ингээд нөгөө нэг авчрахгүй учраас тий одоо айгүй бол энэ байдлаасаа болж одоо нөгөө нэг даамжраад
магадгүй марга зөв буруугаа олох гэсэн нэг юм тэмцлээсээ болоод магадгүй энэ харьцаа дуусаад одоо дуусчих үе гэдгээс үндсэндээ жоохон айж байна гэсэн үг. Нэг ясандаа тантай харьцаж байгаа энэ харьцаагаа одоо үнэн мөн шударгыг олох гэж ингэж нэг одоо чи зөв буруугаа ярьж ингээд байхаар эцсийн бүлэгтээ нөгөө нэг хэн нэгэн бууж өгөхгүй бол энэ харьцаа одоо нөгөө нэг төгсгөл рүүгээ л явна шүү дээ. Тийм болохоор энэ харьцааг дуусгахыг бол үнэндээ хүсэхгүй байгаа байхгүй юу? Гэвч нэг өөрийнх нь зөв байлаа, таны буруу байлаа гэдээ ингээд бодлооч гэсэн. Тийм болохоор зүгээр энэ харьцаа хооронд хамааралтай хэвээрээ байхыг хүсэж байгаа хүсэл нь дийлээд за болий. Миний зөв байсан ч би одоо ингээд зүгээр бууж өгье. Зүгээр 50 амгалан бай. Энэ хэрүүл маргааныг ингээд орхий. Зүгээр тийм. Нэг өөрөө зөв болох гэж ингэж нэг тэмцэл нь одоо нэг магадгүй өөрөө чинь ингээд намайг хайд явчих байх одоо орхио явчих байх яшиг. За нэг яг тиймэрхүү нөхцөл байдал дээр л байгаад байна л да энэ хүн. Тийм. Гэрүүлийн маргаанд бол ерөөсөө ялагч гэж байхгүй тий. Дэмэл бие биенийхээ сэтгэлийг өвдгөж, шаналгаж, бие биенийгээ өргөстөө зүгээр хатгаж тэгэл нөгөө нэг бие сэтгэлийг өвдгсөн үг хүний сэтгэлд нөгөө хизээж хадгалаастаа л нэг үлддэг штэ тийм ээ. Тэр намайг тэгж хилжүүлээстэй яарэж тэ яаж тэгж хилж чадж байгаа юм болоо гэд. Ингэж баахан бие биенийгээ өвдгөж ингэж хийдсэний эцэст ягаад гэвэл энэ амьдралыг ямар энэ харьцааг дуусгахыг хүсээгүй учраас нэгсэндээ бууж өгч ин л гэсэн боли тайвшраа гэж. За тэр хүний одоогийн бодол сэтгэл мэдрэмж бол за яг тийм л байна да. За тэгээд Япон үзрэг дээр ямар мессежүүд ирж байна вэ гэдгийг уншия гэж байна. За одоо нэг гэрэл гэгийг одоо нэг жоохон ингээд тусах гэж байгаа байхгүй юу? Жибүн тайру кодо ва кэште мажуэде варимасэ. Накани ва соре о 当然のこととして受け取る人もいれば、知りをとする人もいるでしょう。悪いエネルギーがあなたの光をしないようにしてください。За одоо нэг гэсэндээ ингээд амьдрал гэрэл гэгээгээ тусгая. Одоо ямар ч асуудлыг тийм ээ. Одоо хүний сайхан сэтгэлийг, хүний байгаа байдлыг тийм зөвөр хүлээж аваад одоо нөгөө юу гэх юм авдаг хүн байхад одоо тэрийг таны одоо жишээ нь одоо энэ бууж өгж байгаа одоо хэрүүл маргаанаас зайлсхийгээд өөртөөгөө ингээд нэг сайхан байхыг одоо энэ хүн жишээ нь одоо таны тэр үдж байгаа хүн чинь сонгож байгаа байхгүй юу? Хэрүүл маргаанд ялгч байхгүй ирээдүйн амьдралынхаа төлөө ер нь энэ хэрүүл маргааныг зогсоо яшиг гэдэг ингээд ингэж байгаа. Гэтэл танд нэг юм мессеж ирж байгаа байхгүй хөзөр юу гэж хэлж ийм гэхээр хүний одоо бууж өгж байгаа сайхан сэтгэлийг тийм ээ энэ тэгжил байх ёстой гэж хүлээж авдаг хүн байхад ойлгож ухамсарладаг хүн бас байгаа. Гэтэл та алийг нь сонгох вэ? Тэ? Варуу энергид чи муу энерги бол таны гэрэл гэгээ юмыг өөдрөгөөр сайхнаар хүлээж авч хүнийг зөвөр нь боддоор нь ойлгож ухамсарлах одоо тэр нэг ухааныг одоо юу гэх юм бэ нэх гоё монгол үгээр юу яахгүй бууж өгөхгүй энэ дэр айгуу гоё утгатай өгчихэд байгаа байхгүй юу? Хүний одоо бууж өгж байгаа одоо та энэ уншлаган дээр бол таны нөхөр одоо тантай муудалцч маргалцаад амжилтанд хүрэхгүй тэгээж одоо гэрүүлд ялагч байхгүй гэдэг үүднээсээ боли амар тайван бай амгалан бай гэдэг үүднээсээ нэгсэндээ танд ингээд бууж өгöd байгаа байхгүй. Гэтэл та тэрийг энэ дандаа надад угаасаа л бууж өгөх ёстой ингэж хүлээж авах юм уу? Эсвэл илүү одоо миний хань ухаалаг. За тийм учраас би энэ удаа ингээд бас ханыхаа зөөр ойлгох ёстой гэдэг үүднээс нь тэгж хүлээж авах юм уу? Нөгөө бүх юм нэг тийм л байх ёстой гэсэн юм юусоо байхгүй. Тэгэхээр энэ хүний ухааныг үнэлээд
ухаантайгаар нь хань ижлийгөө хүндэлж хүлээж авах юм уу? Эсвэл та би өнөөдөр ялчлаа энэ тэгжил авах ёстой гэж хүлээж авах юм уу гэдэг нь бол одоо яг таны ухамсарын асуудал. Тийм болохоор та нөгөө энэ гэрэл гэгээг өөртөө байгаа гэрэл гэгээгээ тийм харанхуй бараан хар энергиэр ингээд бити халахлаач хэл гэсэн тийм утгатай үг байхгүй юу? Утга санаа нь бол тийм шүү. Тэр монгол хэлээр ярьж байгаа юм байна. Нэг сайн нэг гоё нэг утга төгс төгөлдөр ойлгогдчих нүггүй. Одоо би бүр өөрөө ч бүр ингээд нэг хэл гэсэн үг нэггүй. Гоё хэлж чадахгүй нэг сонир болчлоо өөр. За тэгээд ойлгогдсон гэж найд явах юм. За энэ болохоор харанхуйн дундах тийм гайхамшиг тийм. За энэ болохоор ингэж байгаа. Хамгийн харанхуй мөчөдч төөрсөн ганцаардсан мэт санагдах нь амархан байдаг. Хэрв та гэрэлд анхаарлаа төвлөрүүлвэл одоо таны төсөөснөөс ч илүү тийм гэрэл гэгээтэй ертөнц одоо ингэж байгаа. Одоо хүн нэг ууралж бухимдахаараа зөвхөн хүний хар бараан энэ л тэгжэдэг ингэжэдэг гэсэн нэг юм талыг л хараал ингээд бус сайн сайхан чанарыг нь одоо нөгөө яг нэг хэрүүл маргааны үед хүн ерөөсөө муу юм санаанд орж ирээд хаа сайн юм санаанд орж ирдэггүй шүү дээ. Тийм болохоор одоо тэр санаанд орж ирж байгаа муугаасаа илүү одоо гэрэл гэгээтэй сайн сайхан зан чанар одоо тэр хүнд бол байгаа. Тийм болохоор та юун дээр нь анхаарлаа төвлөрүүлэх вэ? За тэр төвлөрүүлж байгаа юм чинь танд томорч харагддаг гэж. Хүн яг л нэрээ тэгдэг шүү дээ. Гэрүүлийн хэрүүл маргаан дээр ингээл одоо би өөрөөрөө бодож байна л д. Айгүй олон сайхан зан чанартай байсан бол тэр хүнийг сонгоход гэрүүл болоод өр хүүхдийн төрөлөөлөд амьдрсан байгаа байхгүй юу? Өчнө хэдэн жил. Гэтэл яг муудалцаж маргалцаад ирэхин цагт л одоо ерөөсөө зөвхөн муу зан чанарууд нь санагдахаас нөгөө хүний ч одоо өрдөө нэг сайн сайхан байсан бүр нөхрөө болготлоо тэрэнд тэгэж нөгөө дурлаж хайрлаж зөвхөн сайныг харж явсан үе цаг байгаа байхгүй тэр цаг үеийн өөрөө энэ хүнд тэр үед ч гэсэн тэр муу зан чанар нь байсан л байхгүй юу? Гэтэл одоо сайн сайхан зан чанарыг нь харж чадхаа байгаад зөвхөн мууг нь хардаг болчиход байгаа байхгүй юу? Өөрийн харах өнцөг өөрчлөгдсөн л гэсэн цаг хугацааны явцад. Яг цаг дээр бол тийм л юм болоод байгаа байхгүй. Тэр хүн түүнээс биш тийм одоо тийм гэгэрцэн бурхан шиг тийм тэр үед л сайхан байжснаас гинт муу болоод өөрчлөгдсөн юм ерөөсөй байдгүй. Тэгэхээр таны харж байгаа өнцөг аль хэсгийг харж байна вэ гэдэг дээр л одоо ерөөдөө яг цаг дээрээ тулахаар бол асуудал бол яг л тэгж л таардаг л да ер нь бол тийм. Тэгэхээр таныг харах өнцгөө өөрчлөх талаар л юм мессежүүд ирж байна. Энэ хоёр хөзөр ерөнхийдөө хоёулаа тийм утгатай байна шүү. За your attitude determines your directions гэнэ. За энэ нь болохоор яг юуг илэрхийлж байгаа хөзөр вэ гэдэг. Ерөөсөө л таны хандлага, таны чиглэлийг тодорхойлно. Дөнгө сая давтан ярьсан тийм та аль хэсгийг нь тэр хүний сайн зан чанарыг харах уу, саарыг харах уу гэдэг чинь таны хандлага, таны чиглэлийг тодорхойлно гэж байна. Ерөөсөө ингээл энэ эхлэлээс энэ төгсгөл хүртэл ерөөсөө харах өнцгөө өөрчлөх талаар л яригдчихэж шүү ер нь. Тэгээ тэр хүн яг уншлагын үндсэн сэдв болохоор тэр хүний яг одоогийн сэтгэл мэдрэмж. Тэр хүний яг одоогийн сэтгэл мэдрэмж болохоор энэ хэрүүл маргаан эз төгсгөлгүй гэрүүлийн харьцаанд энэ жижиг шажиг харьцаа болио тайван байя, амар амгалан байя, юу ч болоогүй аим шиг энийг хийх хүсэж байна. Яг одоо бол энэ гэрүүлийн маргаанд юу ялагч байхгүй. Ягаад гэвэл энэ хүн чинь гэр бүлтэйгээ байхыг хүсэж байгаа. Гэр бүл амьдралтайгаа байхыг хүсэж байгаа. Үр хүүхдтэйгээ байхыг хүсэж байгаа учраас.
Түүнээс яг ингээд яг тантай адилхан би бууж өгөхгүй гэж тэмцэлдүүл энэ харьцаа ч одоо өөрөө тийм салалтын одоо юу гэдгийг чул одоо тийм л юм ордуусан шүү дээ. Тэгэхээр хин нэгэн ухаалг нь бууж өгдөг шүү дээ ер нь тийм. Хин хайртай нь эсвэл хин ухаалг нь бууж өгдөг. Ер нь тэгэхээр жоохон ухамсарт ороо болох хүн тэгээд идэг шүү дээ нөгөө нэг. Би буулгаад авцсан юм чинь энэ бууж өгж явах ёстой юм чинь гээл одоо нэг жоохон тэгж боддог. Тэгэхээр энэ харах өнцгийг өөрчлөх тал дээр танд бүр ингээд онцгойлон мессеж ирээд байна шүү. За 2 дугаар группийн уншлага бас л их тийм учир утга төгөлдөр мессеж ирж байна. Өнөөдрийн уншлагууд ер нь их тийм утга учиртай нэг тийм хүмүүс нэг жоохон юм бодогдуулахар тийм мессежүүд ирж байна гэж би бодож байна. За таны гэр бүлийн амьдралд амжилт хүсье. Би бол одоо хүнд ямар санагдах нь хамаагүй одоо яг л хүзэр дээр гарсныг л одоо уншчдаг хүн шүү. Тэгэхээр зарим хүмүүс таалагддаг юм шиг байгаа. Тэгээ ер нь тэгээд ямар хүнд таалагддаггүй вэ гэхээр тийм 100% өөрийгөө миний зөв гэж боддог хүн тэгэхээр нь юм таалагддаггүй дээ тий. Хүнийг сонсч сураагүй, хүнээс үг дуул сураагүй нэг жоохон тийм хүмүүст таалагддаггүй. Тэгээд магадгүй энэ мессежийн дараа хэн нэгэн намайг одоо нэг юу гэдэг байгаа бай гэж бас бичлээдгүй тий. Тэр нь бол хамаагүй хэн нэгэнд яг өнөөдөр тэгэж хэлж байгаа ч гэсэн хүн нөгөө нэг ухаантай амтын юм чинь ухамсартай хүн юм чинь бас бодох цаг ирдэг байхгүй юу тий. Бодох цаг үе ирдэг л байхгүй юу. Тэр цаг үеийн төлөө энэ мессежийг ингээд үлдээгээд орхиё гэж бодож байна. За ингээд 3 дугаар группийн уншлага эхлүүлье. За энэ болор гоё кристалл чулуунуудыг сонгочээ. За уншлага унших хөзөр маань энэ хөзөр. За сонголтын хөзөр маань энэ хөзөр байна. Confusion. За uncertain, unclear, unsure. За энэ одоо тодорхойгүй байгаа байдал, жоохон төөрсөн бухимдалтай байгаа байдал. За бухимдал биш юм а. Төөрөгдсөн байгаа байдал. За тэгээд тодорхойгүй байгаа байдал. За тэгээд өөртөө итгэлгүй байгаа байдал. Тэ. Нэг тийм гоё цэвэр болж чадахгүй байгаа энергийг илэрхийлж байна л да. Нэг юм за нэг зүг чиг гарц гаргалгаагаа олохгүй байгаа байдлыг илэрхийлж байна гэсэн үг. За 3 дугаар группийн уншлагыг энэ хөзрөөр хийн. За 3 дугаар группийн тэр хүний яг одоогийн сэтгэл мэдрэмж гэсэн уншлаганд зориулсан хөзрийг гаргая. Тэр хүний одоогийн сэтгэл мэдрэмж. Тэр хүний одоогийн сэтгэл мэдрэмж. За энэ бол бүр канзенний нөгөө юу харна л да. Тэр үлийн тийм нэг хуурамч байдал гарч ирээд байна л да. За тэр хүний одоогийн сэтгэл мэдрэмж. Тэр хүний одоогийн сэтгэл мэдрэмжтэй хэдэн хөзөрнүүд нэг юмсан гаргаж
Уншаад уншлагаа хийнэ. За тэгээд өдөр цаа холих цаг хугацаа мэдээж хүн тайран байх юм болохоор өдөр холж байгаа гаргаж байгаа хэсгийг skip хийж болно тий. За шо өөр ямар хөдөр за Япон хөдрөөс Өөхөө маягийн хөдөр гарна. Тэр хүний яг одоогийн сэтгэл мэдрэмж. Одоогийн сэтгэл мэдрэмж. Гар бэхэн сонгосон хүмүүс тэр хүний одоогийн сэтгэл мэдрэмж гэдэг. За ингээ болцсон билээ. Өөр юу гэлээ? Өөр түрүүний онцлогууд яг энэ өдрүүдээр л ингээл явсан баха. За. За тэр хүн бол одоо яг яах вэ гэдэг дээр нэлээд төөрөлдсөн байгаа байдалтай болсон гэж. За тэр нь яагаад вэ гэдгийг бол хэлэхэд бол ерөнхийдөө товчхондоо бол гэр бүлийн амьдрал эсвэл одоо найз залуу найз бүсгүйгийн энэ амьдралдаа тийм амьдралтай бол нөгөө юу яаж одоо бүр ингээд тантай амьдрна, тантай суун, одоо тантай ингээд гэрлэн гэдэг юм уу ингээд бодож исэн хүн за тэгэж бодож исэн хүн асар их тийм эргэлзэж тэнэгэлзэх харамсах тийм бодолтой болцсон байгаа байхгүй юу? Бүр бүх ингээд төлөвлөсөн, бодсон зорьсон нь нэгэсэндээ нурсан гэсэн үг. За энэ нарцсан дээр жишээ нь та одоо ингээд гэр бүлийн одоо өөрийнхөө нөхрийг үзэж байгаа бол тийм амьдралд нь нэг өөр 3 дахь хүн орж ирснээс болоод маш их тийм гунигтай, харамсалтай өнгөрсөн юмнууд айгүй тийм сэтгэл гутарсан байдалтай тэглээгээд орхиод явъя гэхээр бас чадахгүй маш их тийм сэтгэлийн шаналлалтай, шархалтай за тэгээ зарим үед баг нэрээ одоо юу гэх юм нөө сэтгэл санаагаар жоохон унснаасаа болоод баг нэг жоохон өстө яагаа мэдгүй маш их тийм гунигалсан байдалтай байгаа л гэсэн үг л дээ. Ийм гонцаардсан, гунигалсан. Тэгсэндээ итгэлээ алдчихаар хүнийг маш их итгэсэн юмдаа итгэлээ алдчихаар л нэг тийм утгагүй учиргүй болоод ингээл явждаг штэ. Тэгэл тийм энэ тийм итгэлгүй байдал, итгэлээ алдсан байдал. Яг л юм ганцаараа гунигалсан одоо нэг маш өөдрөг өнгөлөг гэрэлтэй гэгийтэй бүхнийг харж исэн хүн чинь итгэл найдвар алдсан л гэсэн үг. Тэр нь болохоор энэ 3 дахь хүнээс болсон байгаа байхгүй амьдралд. Амьдралын харьцаанд орж ирсэн 3 дахь хүнээс. Гэтэл за энэ найз залуу найз бүсгүй байсан болвол одоо гэрлэн гэ төлөвлөөд байж исэн болвол төлөвлөөд ингээ үрхэд байж исэн бол өөр нэг бас нэг найз залуу найз хүүхэн ч юм уу бас нэг тийм хүн дундуур нь орж ирснээс болоод одоо нэг цаашдаа үнэхээр гэрлэн гэж төлөвлөж ирсэн үнэхээр ингээ гэр бүл болох уугүй юу яах уу гэдэг дээр маш их тийм эргэлзсэн байгаа гэсэн үг. Уул нь бол санаа нь бол яг ингээд хамтдаа ингээд цаашлаад урагшлаад ийм эв түнжинтэй бүхнийг хамтдаа бүтээгээд босгоод ингээд явъя бодоод байж итэл нэг ийм хүн орж ирснээс болоод ерөөс ингээд ястаа нэг бүхнийг оронгоор нэргүүлсэн л гэсэн үг дээ. За тэгээд маш их тийм сэтгэл зүйн бол одоо шаналгаа гутралд орсон. Тэгээд тэр хүний одоогийн байгаа бодол мэдрэмж бол яг энэ сэтгэл гутрал энэ итгэлгүй байгаа байдлаасаа бол ерөөс ингээд нэг
гарчвал мэдээж чадахгүй. Тэгээд ийм унигэлсэн бодол болсон яахаа шийдэж чадахгүй байгаа байдалтай болцсон байгаа байхгүй юу? Одоо байгаа мэдрэмж. Тэгээд орхиод явъя нэг онцлог нь нэг ийм байгаад байгаа юм. Орхиод явчих гэхээр бас нэг чадахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ гэр бүл байх магадлал өндөр. За тэгээд нөгөө найз охин найз залуу байлаа ч гэсэн яс юм дээр бол нөгөө өөрөө хайртай хүн чинь бүхнийг уучлаад амьдралаа хахад холбоод ингээ энэ хүнтэйгээ хоримлнаа бараалнаа гэдэг ингээд ихэхээр бас нэг тийм сэтгэл шарах орцсон хүн чинь хэцүү шүү дээ тийм ээ. Тэгээ орхиод явж чадахгүй бас одоо нэг яг ингээд юу ч болоогүй юм шиг бай гэхээр мэдээж хинж чадахгүй л дээ юу ч болоогүй юм шиг. Тэгэл энийг маш их гонголсон байдалтай л байна л да. За тэгээд энэ Япон үзэр юу хэлээд байна вэ гэхээр үзэккүши саомиё гэж байна. Амьдралаас одоо нөгөө нэг юу гэдэг юм. Яг энэ хүнд зориулагдсан мессеж ирж байгаа. Амьдралаас нөгөө зөвхөн сайн сайхныг нь амьдралын гоё гоо зөвсөлтөнтэй байдлыг нь харъя. Одоо бол энэ хүн яг л энэ нөгөө нэг энэ төвлөрсөн байгаа юм нь юу вэ гэхээр энэ болоод өнгөрсөн энэ сэтгэлийг одоо нөгөө унтраасан юу гэх юм ингээд нөгөө юм дээр төвлөрчөөд одоо бүх юм утгагүй юм шиг санагдчихаа суугаад байгаа байхгүй юу? Гэтэл хөзрийн энэ бол зөвлөгөө хөзөр ирж байгаа байхгүй юу? Тэр хүний сэтгэлийг сэргээх зөвлөгөө хөзөр. Та амьдралаас хөндлөнгийн одоо хин нэгнээс хамаарч амьдрахгүй шүү дээ. Та өөрөө өөрийнхөө амьдралынхаа жолоодогч нь. Хин нэгэн таны аз жаргалыг ч булаах хэрэггүй. Бас та хин нэгнээс болж гомдолж гүнгэлж энэ амьдрал авдаггүй болсон юм шиг ингэ суухч бас хэрэггүй. Яа тэгвэл энэ амьдрал зөвхөн таны амьдрал. Хин нэгний амьдрал биш байгаа байхгүй юу? Өөртөө итгэлтэй тэгээд одоо альва нөгөө нэг ийм харьцаа тийм дандаа иймээрээ үргэлжилдэггүй амьдралын ийм тохиолдсон юм болоод өнгөрнө ер нь өнгөрцөн байгаа даа байхгүй юу? Гэтэл та тэрнтэйгээ зуралдсан хэвээрээ л байгаа. Таач гэж юу ах вэ? Тэр хүн шүү. Тэр хүн энэ нөхцөл байдалтайгаа зуралдсан хэвээрээ ингээд одоо нэгсэндээ мартаа тавиад явуулж чадахгүй нэг гомдолсон одоо нэгсэндээ хохирогчийн байр суурь дөрөн дээр очсон тэгээд тэр байдлаасаа салж чадахгүй байгаад байгаа учраас амьдралын нөгөө нэг цаг мөчөд сайхан юм ч гэсэн болоод өнгөрнө, муухай ч гэсэн болоод өнгөрнө. Тэгэхээр хин нэгнээс таны аз жаргал бол хамаарахгүй шүү дээ гэдгийг л одоо. Тэгэд амьдралын гоё гоо сайхан үзэсгэлэнтэй талыг нь олж харъя гэж. Тэгэхээр энэ мессеж болохоор тэр хүнд зориулагдсан мессеж ирээд байгаа болохоор энийг бол одоо нөгөө эсрэг тал сонсож байгаа учраас одоо сайн мэдгүй юм. Гэхдээ энэ мессеж ер нь бүхий л хүнд тийм ээ. Ер нь бол тийм шүү тийм. Амьдралын гоёнч болоод өнгөрдөг, мууганч болоод өнгөрдөг одоо тэр буддын сургаалт байгаа шүү дээ. Мөнхийн юм гэж юуж байхгүй. Тэгээ юутаач зууралдах хэрэггүй. Тэгээд зөвхөн хүн яг өөрийнхөөроо энэ таны л амьдрал та нэг биеинд нэг сүнс аваад энэ дэлхий дээр унсан хүн энэ амьдралын туулаад өнгөрч байгаа бүхэн таны замнал. Гэтэл хин нэгнээс болж уруудаж, хин нэгнээс болж унаж, хин нэгнээс болж шархалж, хин нэгнээс болж одоо ерөнийн замд таарсан нөхөр нь ч вэ, эхнэр нь ч вэ, найз хүүхэн нь ч вэ, одоо найз залуу ч вэ, одоо хин нь ч вэ. Энэ амьдралд нэг юм сургамж өгөхсөнд тийм туршлага хоригдлуулахад тусалсан л усуд байдаг байхгүй яг цаг дээрээ бүр эцсийн бүлэгтэй.
Тийм болохоор тэр боддын ухаанд тэр бүх юм болоод өнгөрн эцсийн бүлэгтээ бүх юм хоосон чанартай манартай гэл ингээд яриад байдаг юмнууд чинь амьдралаас тийм хол юм уу гэхээр өөрөөсөө бас үгүй л ингээд жижиг юмыг анхаарад ингээд одоо юу гэх юм бодож тунгаагаад ухамсарлах юм бол ерөөсөө тийм хүн ойлгохгүй хэцүү юм бас ингээд байхгүй. Гэтэл хүмүүс яг л нөгөө юун дээр төвлөрөөд ингээд байна вэ гэдэг чинь өөрөө одоо яг юун дээр анхаарал хандуулж юун дээр төвлөрж байгаагаас шалтгаалж л ерөөсөө амьдралыг харах өнцөг шийдэгдчихэд байгаа байхгүй юу? За тийм мессеж иржээ. За энэ нь болохоор энэ Япон өдрний мессежийг бас хүргэе. Энэ 2 хөзөр татсан тийм. Яг л нөгөө нэг амьдралын болоос гол сүнс нь бол гэж байгаа байхгүй тийм. Амьдралын гол утга учир нь гэсэн үг нь яг нь чи хизээч ганцаараа биш гэдгээ санаарай. Та одоо яг ингээд яг ганцаараа юм шиг таныг хинч ойлгохгүй байгаа юм шиг бүр хамгийн таны хайрлсан хүн хүртэл таныг ойлгохгүй ингээд бүр ингээд таныг хэн нэгэнтэй нийлээд хуурчлаа гэдэг дээр та бар айгүй ингээд унтсан байгаа даа. Та биш тэр хүн. Гэтэл ийм гихтээ нэг сонин тэр хүнд зориулагдсан мессеж гарч ирж байхад уншиж байгаа санаатай суугаа штэ. Гэтэл магадгүй ингээд таач энэ хүн нь байх магадлалтай шүү. Ер нь бол яа тэгвэл тань руу чиглэж байгаа юм шиг мессеж нь ингээд нэг тийм автоматар цаанаасаа дэгдэг тэгж ингэж орж ирээд байгаа. Уул нь та тэр хүний бодол мэдрэмжийг үзэхсэн байл. Миний одоо нэг мэдрэмжээр гэх юм уу эсрэгээр ингээд тань руу ингээд нөгөө хилэгдээд байгаа мессеж юм шиг санагдаж орж ирэл байна л да. Ер нь бол та хизээч ганцаараа биш гэдгээ санаарай. Амьдралын одоо ингээд нөгөө дээд доод өвөг дээдэс бүх юм одоо тантай үргэлж хамт байдаг шүү. Хорвоо ертөнд дэлхий одоо таны талд байдаг шүү. Ер нь бол гэдгийг та санаарай гэдэг юм. Дотор чинь хүн болгоны дотор нэг юм гэрэл гээтэй талаар өсө байж л байдаг. Одоо бүх юм харанхуй болсон юм шиг, бүх юм хаягдсан юм шиг. Үгүй та өөрийгөө сонсоод үзээрэй. Бас та ажиглаж мэдэрч анзаарч чадах юм бол та хизээч ганцаараа байгаагүй шүү. Бас хизээч ганцаараа угаасаа байдаггүй байгаа тийм байдаггүй. Тэрийгэ хүн өрөөсөө өөрөө мэдэрдэг хоёрын л ялгаа байгаа нь хүмүүст. За ингээд 3 дугаар группийнхан маань жоохон сэтгэлээр өөдрөг байгаад амьдралаас харах өнцгөө өөрчлөөд одоо тийм сайн амьдралын сайн нь тэр сааранч тэр бүгдээрээ л цаг хугацаатай болоод өнгөрдөг. Тэгээд та хизээч ганцаараа байгаагүй шүү гэдгийг танд сануулгах мессеж орж ирж байгаа. За тэр хүний одоогийн байгаа бодол мэдрэмж тийм байна. Эсэргээрээ зөвхөн 3 дугаар группээр тийм тэр хүн нь гэж би асуугаад байгаа боловч тэр хүн нь та өөрөө байх магадлалч бас их байгаад байна шүү. Тийм холилдсон нэг тийм энерги орж ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрийнхөө нөхцөл байдал тааруулаа сонсоорой гэж хүсье. За ингээд уншлага өндөрлөө. За уншлагыг минь сонссон танд сэтгэлийн амар амгалан хүсье гэж хэлмээр байна да.